нэгэн хүүхдийн тухай сургаал зөвлөл сонсож байсан байж магадгүй. Гэтэ би хэлж өгье. Нэгэн хүүхэд тоглоом нэвдэрсэн аваа та няцаад өгөөч гэж хэлжилтэй. Хамралтаан тэр тоглоом нь өөрөө нэг талаас нь зурчаад аваа та засч өгөөч гэд нэг талаас нь тас зурцсан. Тэгээ аав нь засахын тулд тоглоомыг авах ёстой. Хүүхэд бариад хөдлөхгүй таатай бэрцсэн бол засах юмарч боломж байхгүй. Сүлд нь аав нь нэвдэхгүй аав нь засч өгч байгаа шүү дээ гэж хэлээд аваад засч өгдөг. Үүнтэй адилхан ханижлан өөрөө эсвэл хүүхэд нь өвчтөй байгаа ээжүүд бас яг тэгдэг. Хүүхдээ тас зурцсан бурхан аваад засч өгч байгаа юмыг аваад тэр чигээр нь бүр аваа явчих юм шиг хүүхэд нь хүчих юм шиг санагдаад тас зураад идэг. Тас зураад байгаа бол бурхан тэрийг авч имжлэх ямарч боломж байхгүй байдаг. Тэгээд уг нь нэвтрлийн бүх хаалгуудыг тогшдог л доо. Хүүхэд нь өвчтөй юм уу, хин нэгэн өвчтөй, хайртай дотны хүн өвчтөй байхад аав ээж даргаал барьдаг. Тэгээд энэ үед сатан маш их ажилтдаг байгаа. Дандаа буруу таашрын хаалгуудыг онгойлгож үзэх гэж сүлд нь бурхныг хүртэл энэ баргал бурхан танахт энэ бүгдийг өгч байгаа маа гэж харуулах гэж оролддог. Бурхан бол сайн аав. Хүүхдээ өвдөөсөө гэж боддог аав эзэж байхгүй. Харин хүүхд чинь олимпийн бэлтгэл хийж байгаа тэмцээнд олимпийн тамирчин болох гэж байгаа бол олимпийн алтан медалийн төлөө өрсөлдөх гэж бодож байгаа бол мэдээж бэлтгэл хийлгэж болно. Тамирчны бэлтгэлийн дээр зовлон бол жинхэнэ зовлон биш. Харин ялалтын төлөөх тэмцэл. Харин өвчин зовлон бол харин жинхэнэ зовлон. Өвчин зовлонгийн дээр зовлон аав хизээж үсэхгүй хүүхдүүдтэй. Шинэ гэрээ дээр бурхан Иесус хин нэг өвтгөж байсан уу? Иесус бүх хүмүүсийг эдгэж байсан. Таарлцсан болгоно эдгэж байсан. Тэр дорол хүлээж байж өвчнөдөө 2 хоног гэж хэлсэн үү? Бүтэнцээ өдөр учраас би чамааг эдгэхгүй. Чи маргааш нэг өдрөөр ирэх гэж хизээж хэлээгүй. Харин тэр парсачууд та нар явцгаа эдгэлэх бол бүтэнцээ өдөр лав биш шүү гэж хэлж байсан. Бурхны амралтын цаг чухал боловч тухайн хүн тэрнээс илүү чухал гэдгийг Иесус хэлж байсан. Иесус аавынхаа хүслийг гүйцэлдүүлдэг. Ариун сүнс Иесусээр болон Бурхны хүслийг гүйцэлдүүлдэг. Тэгэхээр энэ бүгдийг харах юм бол шинэ гэрээс унших юм бол Бурхан бүх хүмүүсийг эдгэдэг. Хин нэгэн Иесус хин нэгэнд өвчин өгчсэн тохиолдол байгаа юу? Хин нэгнийг хараасан тохиолдол байгаа юу? Үгүй. Ганцхан picture буюу инжири модыг хараасан тухайл гардаг. Сүм чуулганыг 8-ны газар болгосон хүмүүс дуурласан тухай гардаг. Бутар муу зүйл дуурлах нь гэм нүгэл дуурлах нь бурхангаас л гэм нүгэлд уурладаг дургу. Түүний мөн чанарт байх ёсгүй учраас хамт байж чаддаггүй. Тэгэхээр чөтгөр энэ бүгдийг хийгээ зогсохгүй хажуугаар нь бас зөв хаалга руу орчихгүй, идэрчгүй гэж үнэн голоосоо хүсэн бүр үзэн ядаж бүх хаалгуудыг хааж байдаг. Тэгэхээр хамгийн чухал нь Бурхны хүсэл юу вэ гэдгийг сайн мэдэх явдал чухал. Хэрвээ Бурхан энийг өвчин өгсөн гэж бодох юм бол надад энэ өвчнөр надад ямар нэгэн зааж өгч чинь гэж бодох юм бол та Бурхны төлөө эсрэг дэмжиж зогсож чадахгүй. Хэн Бурхны эсрэг зогсож чадах вүлээ? Хэн зогсож чадахгүй. Тийм учраас та бүхэн маань өвчин зовлон бол Бурханаас биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэг надаас Йобыг харж байгаа зү гэж хэлдэг. Йоб дээр сатан энийг хийсэн шүү. Сатан өмнөг ихлүүлсэн. Бурхан үнийг зөвшөөрсөн мэт гэж та хэлж магадгүй. Үйлдлийн системийг харъя. Үйлдлийн систем вирусдаг. Заримдаа компьютерийн. Тэг бурхан вирусцэн гэсэн үг биш шүү. Бид нар заримдаа вирусдаг. Бид нар заримдаа үүд хаалгаа буруу юмд нээж профайлуудыг нээсээс болж вирус орчихсон байдаг. Тэгээд нөгөөх вирустайгаа мэдгүй үйлдлийн систем тоглолтож эхлэх үед анхнаасаа үйлдлийн систем буруу байсан маа гэж хэлж болохгүй. Тийм ерөөсөө биш. Бид өөрөө буруу
файлуудыг нээж биднээс энэ бүх асуудлуудыг үүсгдэг заримдаа. Тэгэхээр би бас таныг буруутгаагүй шүү. Буруутай байсан ч гэсэн бурхан таныг уучлсан. Таныг гим нүглийн төлөө Иесус автлагдсан гэдгийг эргэж мартаж болохгүй. Тэгэхээр бурхан руу ойртох үед та аянда таны нүд чихнэгдэх бөгөөд итгэлийн зөв хаалгуудыг хаал тогшиж олох болно. Тэгээд итгэлийн хамгийн чухал хаалга бол бурханд итгэх. Бурханд итгэлгүйгээр түнд найдлаггүйгээр тэгээд үнэхээр харагдахгүй яг тухайн үед харагдахгүй байсан ч гэсэн хамгийн хэцүү байсан ч гэсэн түнд итгэх явдал маш чухал. Итгэл байхгүй бол сатан зүгээр л дайран орж ирнэ. Галц зумаар харваж болно. Сатаны хамгийн зайлмих бол үнэхээр хамгийн хийдэг тэр сум бол ерөөсөө зайлмих. Таныг одоо ингээр явуул ингэж итгэн, ингэвэл тэгж итгэн гэдэл хулам хуурам мэхлэж, улам мөнгө чинь сааж тэмлэм хийх хүсдэг. Тэгээд эзэнд итгээрэй. Бурханд үнэхээр итгээрэй. Таныг ирүүлээс болоосоо гэж хүсэж байгаа. Тэгэхээр түнд бүрэн итгэх үед тоглоомоо өгж байгаа. Тоглоомоо аавдаа өгж байгаа хүүхчиг та бүрэн өгөх болно. Хайртай хүүхдээ эсвэл хайртай дотны хүнээ аваа таны бүрэн итгэж өрөө гэд найдаж өгөх болно. Тэр үе санаа зовлол ч гэсэн багасна. Би санаа зовлоо гэд хэнийг итгэж чадахгүй шүү те. Тэгээ санаа зовхгүй байх хэрэгтэй л болох. Амьсгаагаа аваа тайван. Би санаа зовлоо ч гэсэн танд өргөж байна. Би дахиад санаа зовхгүй би танд бүрэн итгэж байна гэж хэлээрэй. Тэгээд ямар ч харанхуй тунд харанхуй байсан ч гэсэн яг тэгж хэлэх үед гэрэл гардаг. Гэрэл гарахтун гэж хэлээрэй.